Эссе түүнд тавих ерөнхий шаардлага. Эссе гэж юу вэ? Эссен сая хэмээх Франц үгнээс гаралтай. Туршилт, оролдлого, найруулал, тойм гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл судлаач өөрийн ойлголт, мэдлэг, уншиж судалсан зүйлдээ тулгуурлан үзэл баримтлан баримт нотлогоотойгоор илэрхийлж байгаа зохион бичлэгийн төрөл юм аа. Манай улсад эссе бичих тухай ойлголт төдийлөн түгээмэл бус хэдий ч монгол хэл уран зохиолын чиглэлийн эрдэмтэн судлаачид түүнийг ихэд сонирхон судалж өөрийнхөөрөө тодорхойлон тайлбарласаар байна. Эрхэм оюутан суралцагч та бүхэн тэдгээрийн өгсөн янз бүрийн тодорхойлолтой танилцсаж эссе гэж уран бичлэгийн чухам ямар төрөл болох, ямар шинж чанар агуулдгийг харьцуулан үзээд өөрийнхөө дүгнэлтийг хийгээрэй. Эрдэмтэн судлаач Бат Тогтох: эссе бол их зохиох, найруулан бичхийн дээд эренбийн эрдэм бөгөөд том санааг товч бичхийн сургууль юм. Уран зохиол, сонин сэтгүүл, гүн ухааны гурвалсан төрөл болох эссег уран нийтлэлийн хийгээд уран зохиолын амьд дүрслэл, товч оновчтой, яруу сонсголонтой хэл найруулгаар гүн ухааны бодрол, бясалгал, бодол, эргэцүүлэмж оруулж, судалгаа шинжилгээний дүгнэлт, таамаглал дэвшүүлэн, төрөл бүрийн сэдвээр баримт, уран сайхныг шүтэлцүүлэн бичдэг онцлогтой гэж дүгнсэн бол манай улсын утга зохиолын нэртэй шүүмжлэл судлаач эрдэмтэн профессор Галбаатар. Эссен хүүрнэл зохиолын нэг зүйл бөгөөд бэсрэг хэмжээтэй чөлөөт уран сэтгэмж, чөлөөт зохиомжот үргэлжилсэн үгийн зохиолын биеэн даасан шин төрөл зүйл юм. Бичлэгийн хэв маяг нь товч яруу, дүрслэг шинжтэй байхаас гадна ярианы аялга, үгсийн сан зорилгоороо ялгардаг байна. Гадаад хэлбэр, гүн ухаанд дүрслэлийн элементийн хувьд уран зохиолд хамруулж болох үз бүтэцтэй гэжээ. Уран үгийн их мастер, зохиолч, доктор, профессор Төдөв тодорхой сэдвийг зохиогч хэрхэн бясалган эргэцүүлж ямар дүгнэлтэнд хүрснийг чөлөөтэйгээр хүүрнэн өгүүлэх богино хэлбэрийн зурвас өгүүлэл, найруулал, шүүмжийн аль альны шинж төрхийг агуулсан задгай зохиомжтой зохиол. Харин доктор Дэлэг нийгмийн чухал асуудлын талаар зохиогч өөрөө ямар мэдлэг, туршлага хоримтлуулсан, тухайн асуудалд хэрхэн хандаж, юу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бүтээлийг эссе гинэ. Доктор профессор Зулкафил: эссе бичихч тал бүрээс нь наривчлан судалж, түүнийг эренб дараатай нарийн логик холбоогоор үзүүлэхийг урьдчил болгодоггүй. Харин сонгож авсан сэдвэн нийгмийн хурц асуудлыг хөндөд чиглүүлж, түүнийг хувийн сэтгэгдэлтэй хослуулан бодол, эргэцүүллийн маягаар гаргаж өгүүлэхийг эрхэмлэнэ. Доктор Норовсрон: уран яруу найруулга, ярианы хэлийг ашиглан элдэв баримт жишээг чөлөөтэй хэрэглэж, шинжлэх ухаан, гоо зүй, ёс суртахуун, түүхийн альч сэдвэр гүн ухааны бясалгалын аясаар гэхдэн урнаар дүрслэн бичсэнийг эссег нь хэмээн тус тодорхойлсон байдаг байна. Эдгээр тодорхойлолтод анализ хийж үзэхэд эссе нь дараах үндсэн шинжтэй байдаг байна. Үүнд өгүүлэл, найруулал, нийтлэл, шүүмжийн аль альны шинжийг агуулсан харьцангуй богино хэмжээтэй хүүрнэл хэлбэр.
Өөрийн гэсэн нарийн тогтсон бүтэц, бүрэлд хүн хэсэгтэй, бичлэгийн тодорхой арга техниктэй сонгомл төрөл. Эссе нь загварт буюу мэрэгжлийн, загварт бус буюу чөлөөт гэсэн хоёр өөр төвшинтэй. Тодорхой нэг асуудлын талаар зохиогчийн бодол, бясалгал, эргцүүлэл, тайлбарламж, шинжтэй. Нэг зүйлийг олон талаас нь авч үздэг. Баримт нотлогоог үндэс болгодог. Уран дүрслэлийн арга, ур маягийг чөлөөтэй ашигладаг. Зөвхөн зохиогчийн хувийн үзэл бодол илэрдэг учраас дэвшүүлсэн санаа нь нээлттэй, өөрөөр хэлбэл задгай гэсэн үг. Уран зохиол, сонин нийтлэл, гүн ухааны бичлэг, найруулгын завсрын шинжтэй байдаг байна. Эссе бичих үе шат алхмууд нь юу байдгийг болов? Эссе бичих явц нь дараах 5 үндсэн алхам дамжиж эцсийн бүтээл болдог байна. Нэгдүгээрт нь бичгийн өмнөх буюу бэлтгэл шат. Энэ үе шатанд бичих зорилго, уншигч даан тодорхойлох, сэдвээ сонгож, хүрээ хязгаарын тогтоох, бичих өнцөг, өнгө аяс, хандлагаан оноож олох, мэдээлэл цуглуулах, ангилах, эренбэлэн цэгцлэх алхмууд орно. Энэхүү шатанд зохиогч дараах 4 чухал асуултанд хариулах ёстой. Үүнд яагаад, яахын тулд бичих гэж байна? Хэнд зориулж бичих вэ? Юуны тухай бичих вэ? Чухам юу хэлэх вэ? Эдгээр 4 юм. Харин бичих зорилго яахын тулд бичих гэж байна вэ? Зохиогч ямар нэгэн зүйлийн тухай уншигчдад өөрийнхөө уншиж судалсан мэдлэг, ажиглаж туршсан зүйл дээрээ тулгуурлан санаа бодлоо илэрхийлэх, мэдээлэх, тайлбарлах, итгүүлэн үнэмшүүлэх зэрэг зорилгоор бичдэг байна. Чухам үүнээс шалтгаалж эссе 4 хэв маягтай байна. Үүнд нэгдүгээрт өөр хоорондоо цаг хугацаа, учир зүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилго бүхий хүүрнэмж. Хоёрдугаарт ямар нэг үйл явдал, үзэгдэл, юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг тайлбарлан таниулах зорилго бүхий тайлбарламж. Гуравдугаарт тодорхой хүн ба юмс үзэгдэл, газар орны гадаад төрх байдал, шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилго бүхий тоочмж. Дөрөвдүгээрт ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж үнэмшүүлэх, зүй тогтлыг батлан дүгнэлт хийх зорилго бүхий эргцүүлэмж, учирламж гэж хэлж болох юм аа. Уншигч даан тодорхойлох, хэнд зориулж бичих вэ? Эссе бичихийн өмнө чухам хэнд зориулж бичих вэ гэдгээ заавал тодорхойлох ёстой. Тухайлбал, байгаль хамгаалах сэдвээр бичих гэж байгаа бол бүх нийтэд, эсвэл насанд хүрэхчдэд, аль эсвэл хүүхдүүдэд, нэг бол говийнхонд, үгүй бол байгаль хамгаалагчдад, бүр үгүй бол малчтад зориулж бичгээ тогтооно гэсэн үг юм. Үүнээс шалтгаалж сэдэв, дээдэс сэдэв, агуулга, зорилго, хэл, найруулга өөрөөр байх болно. Сэдэв, дэд сэдэв сонгох. Ямар сэдвээр хэнд зориулж, ямар зорилгоор чухам юу хэлэх гэж байгаагаа нь тодорхойлвоос бичгэд хялбар дөхөн болдог. Сэдв нь ерөнхий, өргөн хүрээтэй, дэд сэдв нь тодорхой, явцуу, хязгаарлагдмал агуулгатай байдаг. Жишээлбэл, ерөнхий сэдв ардын дуу, мал аж ахуй, намар, хувцас, зүүд, мэргэжил. Харин дэд сэдв нь уртын дуу, малын ашиг шим,
намрын өнг, хувцсны сонголт, зүүдний тайлал, мэргэжлэн хэрхэн сонгох вэ гэх мэт. Одоо эссен өнг аяс хандлагын талаар ярья. Эссэг бичих нь тухайн сэдвтэ тохирсон хандлага, үзэл бодлон оновчтой тодорхойлохоос гадна бусдын бичсэн зүйл, бодит байдлыг судлаж түүнд дүгнэлт өгч батлах, нотлох хэрэгтэй болдог. Бичиж байгаа тухайн зүйлдээ та эерэг сөрөг, хошин шог, энгийн, бухимдуу, ширүүн, зориг бадрангуй зэрэг янз бүрийн хандлага өнг аясаар хандсан байж болно. Гэхэдэн утга санааг далдалсан хит чамирхал илүүц гэдгийг сайн санах хэрэгтэй. Ямар өнг аяс байж болдог вэ? Бодрол, гониглал, халаглал, бардамнал, бишрэл, бэлэгшээл, гутрал, гэмшил, ёслол, ёрлол, ёгтлол, жигшил, зүхэл, зэвүүцэл, наминчлал, нарига, омгорхол, синхрүүлэг, сэрэмжлэл, харуусал, цөхрөл, эргэлзээ, эмзэглэл, эгдүүцэл, ятгалга гэх мэт. Мэдээд цуглуулахдаа юуг анхаарах вэ? Юуны тухай бичих вэ? Цуглуулах мэдээлэл нь бичих зорилготойгоо нарийн уялдсан байх шаардлагатай бөгөөд баримт нотлогоо муутай бол уншигчдод хүрэхтэн үнэлгээ нь буурдаг. Иймд бичих мэдээллийг олох, боловсруулах, гол ба гол бусыг ялгах, ирэмблэх ёстой. Мэдээлэл цуглуулах олон арга байдаг байна. Үүнд нэгдүгээрт нь шууд ба шууд бус ажиглалт. Мэдээллийг 5 мэдрэхүйн замаар олж авахыг шууд ажиглалтын арга гэнэ. Уг аргаар олж авсан мэдээллийг хэрхэн ашигласныг ажиглацгаагаарай. 2 дугаарт өдрийн ба зүййлчилсэн тэмдэглэл. Бичих гэж байгаа сэдвтэ хэрэгтэй гэсэн зүйл, туршлага, үзэл бодлыг тэмдэглэж бай. Тэдгээрийн эссе бичих явцдаа шигтгэе болгон ашиглах хэрэгтэй. 3 дугаарт оюуны дайралт. Бичих гэж байгаа сэдвийн тань талаар тархиндан байгаа, оюун санаандан гэнэт орж ирж байгаа зүйлийг богино хугацаанд шуурхай бичиж авахыг оюуны дайралт хийх гинэ. Толгойндон орж ирж байгаа үг хэллэг, асуулт таамаглалыг тасралтгүй шуурхай хурдан бичиж тэмдэглэж авахтан логик дараалал, бүтэц, тогтолцоог харгалзах хэрэггүй. Орж ирсэн дарааллаар нь хурдхан бичиж аваад дараа нь уужуу, тайван багцлаж авах хэрэгтэй. 4 дугаарт 6 асуултанд хариулах арга. Энэ арга тухайн сэдвт тохирсон мэдээлэл, баримт цуглуулахад баримжаа болдог байна. Сэдвийг бичих зорилго, агуулгын хүрээнээс хамаарч бүх асуултанд хариулахаар мэдээлэл, баримт цуглуулах шаардлагагүй ч байж болох юм аа. Жишээ нь сэдв нь Улаанбаатар хот байгуулагдсан нь. Хэн энэ хотыг хэн байгуулсан бэ? Юу? Хот байгуулахаас өмнө энд юу байсан бэ? Хаана? Анхны барилга байгууламжийг хаана барьсан бэ? Хотын хамгийн эртний дүүрэг хаана байна вэ? Гэх мэтчлэн. Хизээ? Хотыг хизээ байгуулсан бэ? Яагаад? Хотыг яагаад энд байгуулсан бэ? Яаж? Хотыг яаж байгуулсан бэ?
5 дугаарт үзэл бодлын таних асуултанд хариулах арга. 4 дугаарт мэдээллийг ангилах эрен бэлэх. Та хэрэгтэй мэдээлэл баримтаанд цуглууллаа. Одоо боловсруулах шаардлагатай боллоо. Үүний тулд нийтлэг шинжээр нь бүлэглэн ангилах хэрэгтэй юм а. Энэ нь юуг гол болгох, юуг нь туслах чанартай авч үзэх вэ гэдгээ тодорхойлоход ач холбогдолтой. 5 дугаарт эссений үндсэн бүтэц бичих алхмууд. Эссений бичих зүйлийн гол санааг илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр болгон эхлэл хэсэгт өгөгдсөн гол санааг лавшруулах, дэмжих, нэмэн өргөжүүлэх мэдээллүүдийг агуулсан их бие хэсэг. Эссенийхээ санааг нэгтгэн дүгнэх, гол санаагаа тайлах, уншигчдад эргэн сануулах зорилго бүхий төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрддэг. Эссе бичгэд баримтлах 4 алхам нь чухам юу байдгийн болов? Алхам 1. Эссений эхэнд чухам юун тухай бичгийг хүсэж байгаа гол санаагаа илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр нь эссений туршид хөтөч болж чиглүүлэх үүрэгтэй юм а. Түлхүүр өгүүлбэрт дараах шаардлага тавигддаг. Үүнд эссенд бичгийг зорьсон гол санаа туссан байх. Нэг л санаанд төвлөрч аль болох өөрийн хандлага, өнгө аясыг оновчтой илэрхийлсэн нэг л өгүүлбэр байх. Илэрхийлэх санаа нь уншигчийн анхаарлыг өөртөө хандуулан хөтөлж чадах үйс сэтгэл татам, үнэмшилтэй, сонирхолтой байх. Хөөрөнсөн, ёжилж шоглсон, хошин зэрэг өөрийн өнгө аястай байх. Түлхүүр үгийг оновчтой томьёолох. Эссений хөтөч түлхүүр өгүүлбэр нь зохиогчийг гол санаанаас хазайхаас сэргийлэх үүрэгтэй юм а. Түүнийг томьёолохдоо дараах түгээмэл 4 алдаанаас болгоомжлох хэрэгтэй. Үүнд 1 дугаарт ерөнхийлөн тунхаглах алдаа. Би Монголын гэнэт хэргийн ертөнцийн тухай өгүүлэхийг зорилоо. Эцэг эхчүүдийн тухай өгүүлье. Бид онц сурч байж сайн мэргэжилтэн болно гэх мэтэр үлбгэр зарлал төдий сонсогдож байгаа биз? 2 дугаарт нь хит өргөн хүрээтэй ерөнхий баримт дурдах алдаа. Амьдралд маань хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бол миний эцэг эх юм. Өдөгөө манай улсад эргэн бүрийн сэтгэлийг өвдгөж байгаа асуудал нь гэнэт хэрэг болоод байна гэх мэтэр хит өргөн, хит хүний л мэдэх сэтгэл үл хөдлөгдөх баримтууд дурдгдсан байгаа биз? 3 дугаарт нь хит явцуу энгийн болох алдаа. Эцэг эх маань ганц хүүхэдтэй. Өнгөрсөн жил манай хөршинд 20 гаруй удаа хулгай орсон. Намайг өсч өндийхэд аав ээж маань 3 чухал зүйлээр тусалсан юм а гэвэл ямар 3 зүйл юм бол хэмээн уншигчийн сонирхлыг татаж болох юм а. 4 дугаарт нь олон санаа агуулах алдаа. Намайг өсч өндийхэд эцэг эх маань 3 чухал зүйлээр тусалсан. Харин би их даруухан хүүхэд байлаа. Нэг удаа энэ түлхүүр өгүүлбэр биеийн даасан 3 санааг агуулж уншигчийн анхаарлыг өөр зүйлд сарниулах аюултай. Алхам 2. Түлхүүр өгүүлбэрийн оновчтой уншигчийг хөтөлж аазгайг нь хүргэх хэмжээнд томьёосны дараах үндсэн алхам бол
Түүнийхээ гол санааг тодорхой баримтаар баяжуулан гүнзгийрүүлэх явдал. Дэмжих, тайлбарлах, батлах, нотлох өгүүлбэрүүдэд хэрхэн оруулахаа төлөвлөх нь ихээхэн тустай байдаг. Мөн уншигч хариулах гэж оролдох үйс асуулт тавьж болох юм аа. Тухайн эсээхээ эхлэлийг бичих нийтлэг ямар аргууд байдаг вэ нэ? Нэгдүгээрт нь түлхүүр өгүүлбэрийнхээ санааг дэлгэрүүлэх баримтаар хөгжүүлэх. Хоёрдугаарт нь бичиж байгаа зүйлийнхээ эсрэг санаа юм уу нөхцөлийг сонгож үргэлжлүүлэх. Гуравдугаарт сэдвийнхээ чухал болохыг уншигчдад тайлбарлаж эхлэх. Дөрөвдүгээрт ямар нэгэн хэрэг явдал товч түүх тайлбарлан эхлэх. 5 дугаарт асуултаар эхлэх. 6 дугаарт ишлэл хэрэглэн эхлэх. Алхам 3. Эхлэлэн дэмжих цогцлбор мэдээллийг хэрхэн байрлуулж зохион байгуулах, холбон уялдуулах вэ? Дэмжих санаа бүрийг тохирох баримтаар өргөжүүлэх ба түүнд 2 үндсэн шаардлага тавигдана. Үүнд нэгдүгээрт нь баримт сонирхолтой байх, уншигчид түүнээс ямар нэгэн шин юм, хүмүүс, газар орон, үйл явдлын тухай гэх мэт мэдэж авч, санаа авч, түүндээ сэтгэл хангалуун байхаар төлөвлөх хэрэгтэй. Харин 2 дугаарт нь баримтууд нь түлхүүр өгүүлбэрийн буюу зохиогчийн гол санааг тайлбарлахад зориулагдсан байна. Гол болон дэд санаануудыг дэмжин өргөдгөх, зохион байгуулах 2 түгээмэл аргын тухай хэлье. Нэгдүгээрт нь цаг хугацааны дараалал баримтлах. 2 дугаарт нь ач холбогдлоор нь дараалуулах. Хамгийн шилдэг сайн баримтаан төгсгөл хүртэл хадгалах нь уншигчийн анхаарлыг татах, дуустал нь унших хүсэл сонирхол төрүүлэх сайн арга. Тийм учраас ямар ч сайн уншигч баримтсэлтийн хамгийн сүүлчийнхийг л илүү сайн тогтоодгоо гэж судлаачид үздэг юм. Төгсгөл хэсэгтээ оръё. Төгсгөлийн цогцлбор нь эхлэл цогцлбор төгсөн эссений гол санааг уншигчдад дахин сануулгах, бичлэгээн бодиттой дуусгах боломж юм а. Төгсгөл нь нэгдүгээрт зохиогчийн бодол, дүгнэлт бүхий төгсгөл. 2 дугаарт асуулт бүхий төгсгөл. 3 дугаарт санал эсвэл урьдчилсан таамаг бүхий төгсгөл гэх мэтийн хэлбэртэй байвал зохимжтой юм а. Алхам 4. Эсээг улам боловсронгуй болгохын тулд хэлний ба хэлний бус найруулгын алдаа мадгийг шалган засаж цэгцлэн бичих шат юм. Нэгдүгээрт нь цаг хугацаа тогтвортой байх. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цагт өгүүлж байснаа онцгийн шаардлага гараагүй байхад одоо цагт шилжих хэрэггүй юм а. 2 дугаарт нь эсвэл 1 дугаар эсвэл 3 дугаар биеэс өгүүлж үүнийгээ тогтвортой барих хэрэгтэй. Эдгээрийг хольж хутгах нь уншигчийг бодлуулдаг, өгүүлэмжийн санааг бүрхэгдүүлдэг муу талтай гэдгийг анхаараарай. 3 дугаарт тодорхой өгүүлэх хэрэгтэй. Хит ерөнхий үгээр дүрслэх нь эсээг уйтгартай нэг хэвийн болгодог байна. 4 дугаарт нь хит нурших болон өөрийн санааг хүүрнэн өгүүлэх нь зохимжгүйг санах хэрэгтэй. 5 дугаарт нь өгүүлбэрийг төгсгөж сур. Хит урт өгүүлбэр нь найруулгын болон логикийн алдаанд хүргэдэг гэдгийг сайн санаарай. Иймийн тулд а. Нэр тодорхой байх. Морьтой бүсгүй явж байна. Ялгуун саарл морьтой үдсгэлэнт бүсгүй галигуулж явна. Тодорхой бөгөөд уншихад сэтгэл татан байх болно. Б. Дүрслэг
амьд үйл үг хэрэглэх, туг салхинд хийсэн гэхэд тухайн орчин нөхцөлд нь тохируулан намирн, дэрвэн, намилзан, бадамлан гэх мэтийн дүрслэг үйл үгийг сонгох нь чихэнд наалдацтай. Вэд нь адилдгсан, зүйрлсэн тодотгол хэрэглэх, нэг гэхийн оронд гялалдсан тас хар үстэй нилээд махлаг нэгэн гэвэл илүү тодорхой болно. Гээд нь сэрэл, мэдрэмж илтгэсэн тодотгол үг түлхүү хэрэглэх. Жишээ нь халуун сэтгэл, гашуун үг, яралдсан цагаан шүд, уйрхан хонгор салхи, цангинсан цовоодуу, хил эрвэгнүүлсэн сонин амт гэх мэтээр. Үйл үгийн идэвхтэй хэлбэрийг голлон сонгох монгол хэлний найруулгын онцлог нь үйл үг сонгохдоо гол төлөв идэвхтэй хэвт үйл үгийг сонгоход оршдог байна. Унших, хаах, уншигдах, хаагдах биш. Айл болох товч богино үг сонгох. Олон тооны мал, олон мал. Одоо цагт, одоо, ойрын үед, удахгүй, хоошоо ухар, урагш давш, нилээд хэдэн хүн, олон хүн, бүх оюутнууд, бүх оюутан, нийт суралцагчид, нийт суралцагч.